За өдөр та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн эрүүл мэндийн цаг нэвтрүүлгээр та бүхэндээ арх ба архин донтох өвчин гэсэн сэдвээр явуулахаа бэлтгэлээ. За уламжлалт цагаан сарын баяр болох байгаадаа бодвол манай ард иргэд одоо архийг хэтрүүлэн маш хяналтгүйгээр хэрэглэдэг байгаа. За ингэж хэрэглэснээр бол бидний эрүүл мэндэд маш олон сөрөг үр дагаврыг авчирдаг юм аа. Архитны согтуурах нь гэр бүлтэй хүчирхийлэл, гэр бүл салалт, ажил таслалт, сургууль завсарлалт болон өсвөр үеийнхний муу зуршил давтах шалтгааны нэг болж байна. Архи удаг айлын 10 хүүхдүүдийн нэг нь сурлага муутай, 4 хүүхдийн нэг нь зан үлийн сөрөг өөрчлөлт гарч 10 орчим хувь нь архи ууж, 5% нь гэрээсээ дайжиж байгааг тодорхойлжээ. Хүчирхийллийн 60%, гэр бүл салалтын 45% нь архитай холбоотой байдаг байна. Архитны согтуурснаас учирсан эрүүл мэндийн хохирол жилээс жилд нэмэгдэж, халдвар тус өвчин нас баралтын зөнхлөг шалтгаан нь болж байна. Сүүлийн 10 жил зүрх судасны эмгээр нас барах явдал 4-5 дахин нэмэгдэж, хүн амын нас баралтын шалтгааны 1-р орж байна. Нийт нас баралтын 52.5% нь согтуугаар осолд хүртэл нас барсан байна. Архи этилийн спиртийг удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэсний улмаас хүний сэтгэц, бие махбод, өг бодис тасчулмаар түүний зайлшгүй хэрэглээ шаардлага үүсдэг өвчнийг архин донтох өвчин гинэ. Архин донтох өвчний үр шат тэдгээрийн илрэх шинж тэмдэг. За 1-р үед архи даах чадвар ихсэн, ойг үдэл илрэн, архины эмгэг дур үүснэ, яарч уух, гэмшил гэсэн шинж тэмдгүүд илэрдэг юм байна. Архин донтох өвчний 2-р үед хяналтаа алдах, тайлбар тавих, гэр бүлийн үйл ойлголцол үүсэх, эдийн засгийн хүндрэлд орох, хэсэг хугацаанд архи уухгүй байх чадвар, уух байдлыг өөрчлөх, нийгмийн харьцаа өөрчлөгдөх, орчноо солих, төрөнгийн бий болох, шаардах шинж тэмдэг бий болох, тусламж гуйх гэсэн шинж тэмдгүүд илэрдэг. Харин архин донтох өвчний төгсгөлийн үе шатанд архи даах чадвар буурна, нойрны өөрчлөлт гарна, айдас төвшүүрт автна, хөдөлгөөний эвсэл алдагдах, солиорол, хий үзэгдэл, ёс суртахууны доголдол, үхэл гэсэн шинж тэмдгүүд илэрнэ. Архийг хүн янз бүрийн шалтгаанаар ууж хэрэглэдэг. Улмаар цаг хугацаа өнгөрөх бүрээд бидний хэрэглээ нэмэгцээр л нэг л мэтгэд архин донтох өвчтэй болдгоо. Харамсалтай нь хүн өөрийгөө архины хараат байдалд орж архин донтох өвчтэй болсноо хүлээн зөвшөөрөх дургүй байдаг. Ингэж хүлээн зөвшөөрөх өөрийгөө хамгаалах энэ байдлыг үгүйсгэл гэж нэрлэнэ. Үгүйсгэл байвал та өвчтэй хിവэр л байна. Үгүйсгэлийн үг хэллэгүүд би архичин биш, бүгд л надтай адилхан уудаг. Надад ямар ч асуудал байхгүй. Маргаашаас уугаа болчих нь би уух дуртайдаа биш, ажил бүтээхийн тулд уусна. Багын найз минь таарсан гэх мэт шалтгааны хэлгээ. Үгүйсгэл бол өөрийгөө хамгаалах шалтгаан юм аа. Үгүйсгэл гүнзгийрэхээр архиусан эхний үед хөөрөх баясах, өөрийн архиталтаа хэвэн гэж үзэх, өөрийгөө хамгаалах систем бий болгох, архиталтаа зөвтгөн худал ярих, архиталтандаа бусдыг буюу бусад зүйлсийг буруутгах, үннийг гойвуулах, бодит мэдрэмжээ алдах гэсэн шинж тэмдгүүд илэрнэ. Архин тавих хяналтаа алдаж ингэж үгүйсгэлэн дээд зэгтээ хүрснээр үхтлээ уусаар явах, эсвэл үнэн шударгаар эргэж хэвийн байдалд орох гэсэн хоёрхан зам үлддэг юм байна. Үгүйсгэлээс ангижрах боломж бий. Та өөртөө үгүйсгэл байгааг хүлээн зөвшөөрч байгаа бол үгүйсгэлээс амжирах эхний алхмаа хийсэн гэсэн үг ээ. Эрүүл байх нь бидний амьдралын хамгийн чухал баяр баясгал юм аа. За 2008 онд бол 200 гэмтэр үлдсэн байдаг. Үүний бол 35% буюу 17.5% нь цогтуугаар үлдсэн байдаг. За энэ 35 гэмтэрийг аваад үзсэн бол голлон танхаа гэмтэр. За иргэдийн эрхчүүд эрүүл мэндийн эсрэг гэмтэр. За хүчний гэмтэр, автоорын гэмтэрүүд голчноо согтуудаа энэ гэмтрийг үлдсэн гэдгийг судалгаа хийж байдаг. За ер нь одоо цагдаа ингэлцийн статистик таваараас харахад өнгөрсөн онд одоо 3145 хүнийг бид хэмжүүлсэн байдаг. Мөн удаа дараа одоо архитын согтуурч нэмийн хэмжүүрэн зөрчсөн 200 хүнийг бид шүүмж шүтрээр барьжуулсан. Мөн 177 хүн одоо бас гэмтрэгтэй холбогдсон. За үүний одоо 17.5% бас согтуугаар гэмтрэгтэй холбогдсон байж байгаа. Тэгэхээр дээрээс одоо энэ статистикээс харахад бол согтуугаар үлдэж байгаа одоо гэмтрэг ялангуяа архитын согтуурын бодлого бас гэмтрийн одоо бас нэг шалтгаан нөхцөл болцсон байна гэж харагдаж байгаа. За ер нь бол бас эргүү үеийн 23 дугаар зур заасан байдаг да. Согтуур мансуурлын байдал байхдаа гэмтэр үлдсэн эдгэдийг эргэн хариуцлах чөлөөлөхгүй заасан байж байдаг. За 2009 он гарсаар бол нийт 38 хэсэг гэмтэр гарсан байж байгаа. За үүний бол нэг 3 согтуугаар үлдсэн гэсэн тоо байж байгаа. За энэ дээр танхаа гэмтэр, за хүчний гэмтэр үлдсэн байж байгаа. За мөн одоо сайхан баянлуур суманд бас олон нийтийн байцаагч цагдаагийн албаагч одоо эрчтэн талцсан гэдэг нь согтуугаар үлдсэн гэсэн тавар байж. Тэгэхээр энэ архит гэдэг нь хатуу үедээ бол дандаа араасаа эрсдлээд агуулж байдаг.
арх уснаар хүн гинтэр хамтж байна. Нөгөө тас гинтэрийн хорхож болж байна. За автаар ослын гинтэрийн тастай хорхож болж байна. Амнасаа алдаж байна. Өглийг үүдэн цагтаа осгож амнасаа алдах гэх мэтчлэн ийм одоо эрсдэл байнга дагуулж идэх юм аа. За удахгүй одоо саашин болчихж байна. Тэгэхээр одоо бас ард түмнээс арх гэдэг хат үедээ зүй зохистой хэрэглэж боломжлол саашин байрстай одоо тэмдэглэж одоо саашин дээр шинжилгээг хүсэж байна. Архийг хэрэглэдэг байсантай эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт хийж яана гэсэн үг шүү. За ингээд надтай хамт байсан үзэгч та бүхэн баярлалаа. Саашиндээ сайхан шинжилээрэй.